Энэ бол миний Motivational Monday. Сайн байна уу? Намайг Тэмүүлэн гэдэг. Би Sweet Kitchen-ийн үүсгэн байгуулагч. Аз жаргал бол ерөөхдөө маш өргөн ойлголт. За миний бодлоор бол өдөр тутмынхаа амьдралаас моментуудыг ажиглаж харж чадах юм бол тэр нь бол аз жаргал гэж би боддог. Хүн болгонд нэг юм дутуу мэдрэмж, нэг дутуу зүйл гэж байдаг те. Сайхан гоё моментууд ирсээр байхад үгүй тэрнээс илүү сайхан юм, тэрнээс илүү аз жаргал надад ирнэ гэж бодсноороо нөгөө дутуу сав нь ингээд дүүрхгүйгээр дутуу чигтээ ингээд явсаар хагаад гоё моментуудыг мэдрэхгүйгээр анзаарахгүйгээр амьдраад идэг. Өөрөөс чинь хол байдаг нэг зүйл гэж бити ойлгосоо. Дандаа чиний хажууд өдөр тутамдаа байж идэг. Энэ ажилчтай гаргасны дараа гэрлээ унтрахтаа би бүр ингэж боддог байсан. Би энэ хамт олондоо хайртай. Би энэ хийж байгаа зүйлдээ би үнэ хээрийн дуртай гэдэг ингээд бүр өөртөө бүр яг хилээд чидэн унтраадаг байсан. Тэгээд ирэхээр нөгөө миний дутуу сан маань дандаа ингээд дүүрч ирдэг ч гэдэм үү. Хайда бүр халигд салгиж байгаа юм шиг юм мэдрэмж төрдөг. Тухайн өдрөөсөө би аз жаргалыг авч байгаа маань яг л одоо тэр юм уу да. За миний 7 хоногийн эхний даваа гараг бол ерөөхдөө хамгийн чухал хэцүү, жоохон хаширж байгаа ч юм уу тиймэрхүү ажлуудыгаа одоо 7 хоногийнхаа эхэнд даваа гараг тавихыг хичээдэг. За тэгсэн тохиолдолд би 7 хоногийн дундуур юм уу сүүлээр тухайн ажлынхаа бас нэг тодорхой хэмжээний хувийг нь хийж гүйцэтгэсэн, үр дүнгийн бас харахад одоо ойртсон ч юм уу. Тэгснээрээ би нөгөө аз жаргалтай одоо мөрөөдлийнхөө эхний алхмыг нь хийх өдөр болж ирдэг байгаа.